удаагийн тарот мэрэг маань хайр дурлалын сэдвтээ уншихаар шийдсэн. Ойрдоо ер нь маш их завгүй байлаа. Сургалтаа эхлүүлээд ингээд явж байгаа. Сургалтыг сонирхож байгаа хүмүүс нь холбогдох линктээр дараад ороод ирж болно. За энэ удаагийн сэдв маань тэр хүн чамайг юу гэж мэдэрч байна вэ гэдэг асуусан байгаа. Энэ уншлага маань нэмэлт хэсэг орсон байна. За 1-р бүлэг ягаан кварц. За 1-р бүлгийн сонголтын карт leadership гэд манлайлал гэд картыг сонгосон байна. За 2-р бүлэг болор кварц чулууг сонгосон байна. За health гэд эрүүл мэнд гэд ийм картыг сонгосон байна. За 3-р бүлэг хар обсидан сонгосон байна. За энэ карт нь believe гэд итгэл гэж сонсож болно. За та бүхэн маань энэ олон уншиж бодохгүйгээр яг нүдэндээ аль карт илүү сайхан өөрийн ч нүдэнд илүү их тусаад байна. Тэрийгээ сонгоход болно. Эсвэл бичлэгээ зогсоож агаад үргэлжлүүлж сансаарай. За 1-р бүлгийн reading-д тавтаа нэрлэнэ. За энэ эхний асуулт маань болохоор тэр хүн чамайг юу гэж бодож байна вэ гэж асуусан байгаа. Тэгэд эхний энэ дээгүүр хэсэг нь тэр хүний бодол, мэдрэмж байна л да. За та бүхний сонгосон карт маань болохоор leadership гэдэг. Энэ карт маань болохоор манлайлал гэж юм л да. За хайр дурлалын тал дээр энэ маань болохоор чамайг илүү их одоо нөгөө хүн чинь уулздаг хүн чинь гэж яри. Уулзж байгаа төрхөн зууртаа ингээ холдсон хүмүүсийг бас ярьж болно. Тэгээд чамайг илүү 1-р бүлгийнхнийг сонгоцсон хүмүүсийг маань илүү их үн цэнтэй хүн гэж харж байна л да. Харилцааг ерөөсөө тоглоом гэж харахгүй байгаа. Илүү их итгэл найдвар төрүүлэх хүн байна гэж өөрөө чинь их харж байгаа. Илүү бодитоор харж байна. Айгүй их нухацтай хүн байна л да. 1-р бүлгийн нөгөө хүн нь болохоор юмсыг айгүй их гүн ойлголтоор ойлгодог хүн байж магадгүй харагдаад байна. Тэгээд энэ мэдрэмжээ ил гаргахаас илүү барьж хянаж байдаг төрлийн тиймэрхүү хүн бас байж магадгүй харагдаад байна л да. Айгүй их дотроо ингээ бөөр суурьтай тийм хүнийг харуулад байна. Сөрөг тал нь болохоор нэг хит их нөгөө хяналттай. Айгүй ингээд чамд айгүй хүчилсэн мэдрэмж бас ингээд мэдрэгддэг заримдаа. Энэ хүний айгүй тийм их энэ хүн чинь өөрийнхөө их бодол мэдрэмжээр их ажилтдаг хүн байна шүү дээ. Тэгэд өөрийн чинь бол маш гоё үнэлээд байна л да. Тэгэд энэ нөгөө leadership гэж гарч ирсэн болохоор өөрийн чинь ер нь өөрийнхөө харааг хяналтанд бас их байлгах талтай. Жохон тиймэрхүү сөрөг тал нь баг зэргийн нэг тиймэрхүү мэдрэмжтэй хүн байж магадгүй харагдаад байна л да. Тэгээд энэ жохон бардам зангаасаа болоод эго жохон ихтэй ч юм уу биел зөв гэсэн нөгөө нэг байр суурин дээр жохон байх магадлал өндөртэй харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ мэдрэмжээсээ дарснаасаа болж зай барих хандлага гарч магадгүй гэдэг байгаа байхгүй юу? Тийм учраас энэ хүн чинь та нар өөрсдөө уулзч учирч байгаа хүмүүсээ маш сайн мэдж байгаа учраас энэ хүн жоохон ингээд өөртөө маш их итгэл төгс хүн байна л да. Айгүй тийм лидер, манлайлагч, байрын айгүй ямар ч ажил төрөл дээрч, хайр дурлал дээрч ер нь өөрийнхөө хүснээрээ ингээд амьдрдаг хүн байна л да. Тэгээд бусдыг бас жоохон ингээд манипуляц хийгээд өөрийнхөө нөгөө хүслээрээ байлгах гэдэг жоохон баг зэргийн тийм сөрөг талууд байна уугүй юу? Энэ хүнээс та нар сайн мэдж байгаа. Тэгээд нөгөө тэгэхээр зэрэг та нарыг болоод айгүй уул нь бол маш гоё үн цэнтэй хүн байна. Ер нь ингээд удаан хугацаатай ингээд
харилцаагаа ингээд аваа явах нь их дайжгүй гоё хүн байна да гэдэг та бүхнийг бас айгүй тийм анзаараад мэдрээд яваад байгаа. Тиймэрхүү мэдрэмжтэй байна л да. Тэгээд ер нь бол та нэгдүгээр бүлгийнхэнтэй ингээд уулзаад байгаа тэр хүн нь ер нь ингээд хамтдаа амьдраад явах юм бол цаашдаа маш гоё хөгжил цэцгэлэлт ойртохоор юм байна да гэдэг ч юм уу, ямар нэг байдлаараа маш гоё сайн сайхныг ер нь их төсөөлөд яваад байна л да. Тэгээд ер нь бол маш гоё ирээдүйтэй хүн байна гэдэг ч юм уу, ямар нэг байдлаар та нарыг үн цэнтэйгээр маш гоё хайрлаа ойлгоод байгаа. Энэ хүнтэй ингэж харьцах ёстой, ингэж тэгж харьцаж болдгоо гэдгийг айгүй сайн мэддэг тийм хүн байна л та. Тэгээд өөрийнхөө тэр ажил төрөл дээр маш их амбицтай, айгүй тийм оюунлаг хүн байна л та. Айгүй тийм өөрөө маш их боддог, ажил төрлөө бодож бүтээж чаддаг тийм гоё хүн байна л та. Тэгээд ер нь бол ажил амьдрал гээл айгүй явдаг их завгүй байрын тийм хүн байгаа аахгүй юу? Мэдээж завгүй хүн чинь маш их амжилттай явдаг тийм ээ. Өөрийнхөө нөгөө бодсон сэтсэн зүйлсээрээ ингээд амьдралаа маш гоёор ингээд сэтгэхэд яваад байгаа тийм төрлийн хүн харагдаад байна л та. Тэгээ хайр дурлалын тал дээр ч гэсэн нөгөө хүнийг маш сайхан ингээд илүү их зөв хүнтэй ер нь нөхөрлөн дөө гэж өөртөө маш гоё байр суурь татуу тийм нэг ийм хүн, ийм эмэгтэй хүн, ийм эрэгтэй хүн надад таалагдсан даа гэсэн ийм нэгдүгээр бүлгийнхний хүмүүс бол тийм хүмүүс байна л да. Надад бол ингээ мөнгөтэй ч юм уу, эрх мэдэл өндөртэй, ажил төрөлтэй нэгэн ингээд амбицлаг тийм хүмүүс надад таалагддаг гэд ерөнхийдөө нэгдүгээр бүлгийнхэн маань яг тэгж бодоод яваад байгаа харагдаад байна л да. Ер нь тэгээд уулзч учирж байгаа тэр хайр дурлалын харилцаагаа ер нь бол маш сайхан юм эрх мэдэл өндөртэй, юунд ч санаа зовхооргүй айгүй тийм асуудыг бол маш сайхан эргээр ингээ гоё шийдэж чаддаг ийм гоё хүнтэй цаашдаа болно доо. Эсвэл бол уулзаад явж байгаа тиймэрхүү байдлаар бас сонсож болно. Тэгэхээр энэ та нарын сонгодог лидершип манлайлагч энэ хүн маань маш гайхалтай хүн байна л да. За тэгээд асуулт нь болохоор тэр хүн чамайг юу гэж бодож байна вэ гэж байгаа. Магадгүй ингээд та бүхнийг ер нь ингээд хаяада ингээ гоё сюрприз бариад ингээ цэцэг мэцэг барьдаг ч юм уу, ямар нэг байдлаараа баярлуулж чаддаг ийм гоё амбицлаг хүн чинь те та нарыг ямар ч гэсэн ингээд эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай, ямар ч гэсэн ингээд хайр дурлалынхаа харилцаанд бат бөх байхын тулд маш гоё хаяада ингээд гоё баярлуулж сюрприз барьж чаддаг. Ер нь бол нэг илүү сайхан ойлгох юмсан гэсэн их хүсэл эрмэлзэлтэй хоёулаа. Ер нь их гоё. Магадгүй тэгээд энэ хүнтэйгээ уулзаагүй хүмүүс байх юм бол магадгүй хуучны одоо өрдний таньдаг байсан тийм нэг хүн гарч ирээд ч юм уу ингээ гоё гинт таарад ч юм уу ямар нэг байдлаар ингээ гадуур алхаад явж байхдаа ч юм уу ямар нэг байдлаар ингээд таарлахдаа тэр хүн чинь маш гоё ингээд айгүй гоё сэтгэл зүгээрээ хүлээж аваад ерөнхийдөө та бүхэнд ингээд хоолнд орох уу гэдэг ч юм уу ямар нэг байдлаар нэг болцоонд урахад байгаад байгаа байхгүй юу? Тэгэд нөгөө хүн магадгүй тэр хүний та бүхэн маань таньдаг тэр хүн чинь тэгээд та бүхний нэг хуучны хүн гарч ирэхээр байна л да. Тэгээд энэ хүнтэйгээ цааш нь үргэлжлүүлэх эсэх нь та бүхний асуудал учраас энийг бол ингээд дүүргий гэж шийдлээ. Тэгээд энэ хүн бол ер нь уулзж байгаа хүн чинь бол ер нь хаяад та бүхнээс ер нь ингээд холбоогоо таслая гэж бодохгүй байгаа. Ер нь ингээд байнга ер нь бол холбоотой бай гэсэн айгүй тийм мэдрэмжтэй тийм хүн байгаад байгаа байхгүй юу? Маш логик, сэтгэлгээ бас ихтэй хитрхи нөгөө нэг өөрийгөө хитрхи амбицлаг болоод ирэхээрээ жоохон эго жоохон ихтэх гээд байдаг, өөртөө жоохон бардах гээд байдаг.
тэрийгээд энэ хүн чинь хаяада мэддэг байж болно. Заримдаа мэддэггүй байж болно тийм ээ. Өөрийнхөө тийм сөрөг талуудыг. Гэхдээ их амбицлог хүн харагдаад байгаа байхгүй юу? Юу ч бүтээж чадах тийм гоё энергитэй хүн харагдаад байна л да. Тэгээд энэ дээр Ace of Pentacles гарч ирлээ. Тэгэхээр энэ магадгүй ингээд нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань ер нь энэ хүн нь бол маш тийм амбицтай, тийм гоё цоошин эхлэл бүхнийг ер нь ингээд гоё тавьж чаддаг. Сэтгэлийн хөдөл маш гоё ингээд буур суурьтай гоё хүн байна да гэд бас дүгнээд яваад байгаа. Ер нь ингээд тэр хүнийг ингээ бодхороо ч юм уу ер нь ингээд нар гараад байгаа юм шиг, дотор цэлмээд байгаа юм шиг их гоё мэдрэмж аваад байна л та. Тэг энэ хүн ер нь их тажгүй хүн байна да. Ямар гээ та бүр ингээ бодоод байгаа. Тэгээд тэр хүнийг бодохдоо ер нь ингээд маш гоё шин зүйлсүүдийг ингээд аюу гоё ингээд хоёулаа ингээд хамтраад хийхтэй ч юм уу ер нь одоо ер нь их дажгүй хүн гэж аюу энэ хүн чинь бодоод байгаа байхгүй юу? Ер нь их уяхтан, буур суурьтай, тогтвортой, маш гоё амбицлог хүн байна да гэд нэгдүгээр бүлгийнхнийг нөгөө хүн чинь бодоод яваад байгаа. За тэгээд Queen of Pentacles гарч ирлээ. Хайр дордлын тэр хүн болох дээрээ та бүхнийг маш гоё хатан чанартай тэр ингээд нөгөө бас л мөнгөний энерги гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхнийг маш гоё амбицтай, үзэсгэлэнтэй, маш гоё ингээд өөрийнхөөрөө байж чаддаг, бусдыг бас халамжилж чаддаг, маш гоё эмгтээлх энергитэй хүн байна да гэд бас их дүгнээд байгаа. Маш гоёор дүгнээд байгаа байхгүй юу? Ер нь бол энэ хүнтэй ер нь цаашдаа явах юм бол ер нь сайхан байж чадхаар гэд айгу дүгнээд байна л да. Тэгээ та нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс бас ингээд өөрийгөө бас нэг гоё хатан хүн шиг гоё өөрийгөө мөрөөдөхтэй өөрсдийн байгаа байдалтай ер нь тэгж гоё боддог. Бусдыг бас ойлгодог. Нэгэн гоё амар амгалан тайван тийм их яарна гэхээсээ илүүтэйгээр айгүй тийм буур суурьтайгаар ингэж гоё бусдыг харж ойлгох тийм оюун ухаан потенциал маш их гоё өндөртэй. Тэгэд өөрийнхөө энэ эрх мэдлээр бүх зүйлийг ингээ гоё бүтээж чаддаг. Маш гоё амбицлог тийм гоё эмгтэй хүн байна л та. Ер нь бол leadership энэ Queen of Pentacles хоёр чинь ер нь их ойролцоо очиж байгаа байхгүй юу? Энерги их гоё таарж ин л та. За тэгээд хажууханд нь энэ Page of Cups гарч ирлээ. Тэгэхээр та нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ер нь бол зөв сонгогоо маш гоё сонсоод ер нь өөрсдөө хийж чаддаг зүйлс дээрээ ер нь гоё төвлөрөөд яваад байгаа. Тэр нөгөө хүн чинь болохоор та нарыг гоё шинийг бүтээж чаддаг маш гоё ийм авьяас чадвартай гэж дүгнээд байна л та бас. Юуг бол юуг ч хийж чаддаг гоё амбицлог гэж хараад байгаа байхгүй юу та бүхнийг. Тэгээд чи угаасаа та нар нэгдүгээр бүлгийнхэн бол ер нь өөрсдөө маш гоё амбицтай авч ер нь өөрсдөө дуртай зүйлийг бас хийж чаддаг. Хайр дордлын тал дээр ер нь бол нөгөө хүн чинь бол та бүхнийг маш гоё бүтээлч энергитэй, маш гоё өөрийгөө маш гоё завгүй байлгаж чаддаг гоё хүмүүс гэж ер нь их дүгнээд байна. За хоёр дахь асуулт нь болохоор чиний талаарх түүний бодол үнэндээ ямар байна вэ? Одоо та бүхний бодол ямар хөө байна вэ гэж байгаа аахгүй юу? Нөгөө хүний бодол. Тэгээд энэ Six of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр ингээд та бүхний бодсноор ингээд юмс ингээд анхных шигэ байгаагүй мэдрэмж бас төрөөд байгаа. Тэр хүн ингээд жоохон таална, нөгөө хүн чинь ингээд таалагдгаа жоохон багаагаар багсаад байгаа.
жоохон сэтгэл зүйн тийм нэг өөрчлөлтүүд болоод байгаа юм байна л да. Анхны хүсэл мөрөөдөл нь жоохон унтраад жоохон уйтгартай шинж рүүгээ ингээ жоохон автаад байгаа тиймэрхүү байдлыг харуулад байна л да. Эрх мэдлийн тэгш бус харилцаа бас өрнөд байгаа энэ дээр. Энэ хүн чинь жоохон эго ихтэй байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн энийг айгүй мэдрээд яваад байгаа байхгүй юу? Тэрнээсээ болоод жоохон ингээд тэгш эрх мэдлийн нөгөө тэгш бус харилцаа өрнөд байгаа. Ямар ч хамаагүй байдлаараа асуудыг өөрт ашигтайгаар ингээд эргүүлэхийг ингээд хичээгээд байгаа хэн нэг нь одоо нөгөө энэ хүн чинь ч юм уу эсвэл та ч юм уу ямар нэг байдлаараа тэгээд ингээд та хоёр байхдаа ч юм уу нэг гой зүйл ингээд гой төлөвлөсөн байжгаад нөгөө зүйл нь ингээд банкнаас ч юм уу эсвэл банк усаас ч юм уу ямар нэг байдлаар мөнгө төрөний тийм зээл мэйл авчихсан ч юм уу энэ нь болохоор маш ингээд тухайн үед маш ингээд амбицтайгаар ингээд авсан байж болно. Тэгээд нөгөөх нь ингээд тэр гоё хүсэлтийг ойролцоо тийм гоё үр шимээ өгөхгүй байгаад байгаа болохоор жоохон харамсал их төрөөд байгаа. Яах гэж авбаа, иймэрхүү зээл мэйл яах гэж авбаа гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар жоохон юм байдлууд бас ажиглагтаад байгаа байхгүй юу? Тэгээд хүсэл тэмүүлэл хоёрын нөгөө нэг хооронд ингээд ангал үүсээд тэгэд энерги юм нэг жоохон онцгүй энергидүүд ингээд явагдаад байгаа байхгүй юу? Тэгээд тэр хүний талаар та нар өөрсдөө бодохдоо ч юм уу ямар нэг байдлаар эсвэл сэтгэл харилцааны тал дээр жоохон ингээд санал зөрөлдөд байгаа. Хийж бүтээх гэхээр ингээд санал нь зөрөөд байна л да. Тэгээд болоод энэ жоохон асуудал үүсээд байгаа. Энийг бол даван туулах тийм ээ боломжгүй мэт ийм нөхцөл байдал үүсээд байгаа мэт тийм ээ ямар нэг байдлаар ийм асуудлаасаа болоод өөрсдөө жоохон ингээд гутган хүчтэй ба зэргийн тиймэрхүү хандлага бас хайр дурлалын тэр харилцаанд нөлөөлөд байна л да. Тэгээд бас бусдад нөгөө өглөг өгөхөөсөө илүүтэйгээр өөртөө ч болон бусдад нөгөө нэг жоохон өглөг өгөхгүйгээр өглөг ер нь өөх ёстой байгаад байгаа байхгүй юу? Ер нь тийч 6-гийн юу маань уруу хараад ирэхээр ерөнхийдөө бусдад жоохон ингээд өгөө авааны хуйлаа тэнцвэржүүлж ингэж явах нь их зөв байгаад байгаа. Тэгснээр магадгүй ингээд энэ харилцаа чинь сөрөг талаа их харахаасаа илүүтэйгээр баг зэргийн ингээд сайхан үг хэлэх ч юм уу иймэрхүү байдлаараа ингээд яг юм бол хайр дурлалын харилцаа чинь бас нэг дараагийн түвшинд бас орох магадaltaй. Тэгээд ерөн бодолтой нэг л мөнгө төгрөг санхүүгийн тал дээр нэг л онцгой зүйл явагдцсан яваад байгаа байхгүй юу? Тийм учраас эндээсээ болоо жоохон ингээд сэтгэл санааны жоохон нөгөө хүнийг урдны анхныхаа байснаасаа илүүгээр сөргөөр жоохон ингээд бодож илгээгээд байгаа тиймэрхүү байдлууд бас ажиглагдаад байна л да. Three of Pentacles нөгөө тэгэхээр зэрэг энэ хүнийхээ талаар та нар бодохдоо энэ хүнтэйгээ хамтраад ер нь юм ямар нэг байдал ажил төрлөх юм уу ямар нэг байдлаар хамтраад хийвэл ер нь яадаг бол гэсэн бодлууд ихтэй. Магадгүй нөгөө эн чинь ингээд лидершип хүн байгаа шүү дээ. Айгу манлайлагч хүн. Тэгээд ингээд хамтраад юм хийх гээд ер нь ингээд жоохон магадгүй ингээд төлөвлөж жагаад ингээд үр зээл авсан байх магадлал бас маш их өндөртэй байгаад байна л да. Уул нь ингээд төлөвлөгөөгөө маш ингээд гаргаад ярилцаад та хоёр ч юм уу ямар нэг байдлаар нөгөө энэ хүн чинь ч юм уу ингээд жоохон өргөө зардал гаргачихсан гэх юм уу да. Тэгэд энэ бол жоохон хайр дурлалын тал дээр асуудал жоохон үүсээд нэг рүүгээ холбоо нөгөө хайр дурлалын тал дээрээ жоохон бодол нь жоохон онцгүй энергиуд ингээд илгээгдээд байна л да. За Hanged Man ер нь ингээд тухгүй мэдрэмжүүд энэ дээр байгаад байгаа шүү дээ. Тийм учраас энэ хэдий ингээд энэ цаг үе дээрээ ер нь тогтож
Ер нь төвдөрсөн их гоё зүгээр харагдаад байгаа байхгүй. Энэ бол угаасаа болох ёстой зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөөд ер нь ахиж сайн бодож төлөвлөх хэрэгтэйг сануулад байна л да. Тийм учраас ерөнхийдөө ахиж сайн дүн шинжилгээ хийх шаардлагатай. Ер нь энэ хайр дурлалынхаа бодол дээр та бүхэн нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань жоохон энэ мөнгө төгрөгийн асуудлаас болоод жоохон асуудал гараад байна л да. Тэгээд яг энэ дээр ингээд төвлөрөх хэрэгтэй, дүн шинжилгээ хийх хэрэгтэй сануулад байна л да. Nine of Swords гарч ирлээ. Энд дээр 9 сэлэм. Ер нь бол нэгдүгээр бүлгийнхэн маань энэ хуучинтайгаа их зуралдаад байгаа. Магадгүй энэ төгсгөл болох шатан дээрээ уулна ирчээд байхад жоохон ингээд төгсгөж чадахгүй байгаа. Тиймэрхүү энерги бас харагдаад байна. Ер нь урдны асуудлууд ч юм уу энэ дээр ингээд үүссэн асуудлаа байн ингээд сөхөж бодоод байгаа тиймэрхүү энергитэй байгаад байна. Тэгэд энэ дээр ер нь анхааруул их зүгээр харагдаад байна. За 3 дугаар асуулт нь болохоор та хоёрын холбоос одоо хаашаа явж байна вэ? Та хоёрын одоо ингээд уулзж байгаа нөгөө та хоёрын холбоос одоо хаашаа явж байна вэ? Гэсэн чинь Discovery гэдэг энэ Soul Contract гэдэг бас энэ картыг бас авсан юм л та. За энэ нь болохоор сэтгэлийн гэрээ гинэ. Ер нь ингээд сэтгэлийн гэрээ биднээс сурсан хичээлүүд маань хизээч мартагдахгүй юм аа гэж юм л да. Ер нь тэгээд хоорондоо байсан энэ дээр маш их дүн шинжилгээ хийх хэрэгтэй гэдээсэй штэ. Тэгэхээр зэрэг та бүхэн нэг нэгээс ингээд суралцаад байгаа. Магадгүй энэ дээр маш их онцгүй энергиуд гарцсан штэ. Тийм учраас энэ цайгаа угаад ч юм уу ямар нэг байдлаар ингээд энэ хүний бодоод дүгнээд байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг бит хоёрын энэ сэтгэлийн гэрээ маань ер нь биднээс сурсан хичээлүүд маань хизээч мартагдахгүй юм аа гэд ер нь өөртөө ингээд сануулад байгаа ч юм уу ямар нэг байдлаар иймэрхүү энергиуд бас харуулад байна л да. Тэгэд энэ нөгөө хүнийг энэ хүнийгээ л их бодоод байгаа энерги харагдаад байна. За дараагийн карт маань Discovery гэдэг энэ карт гарч нээлт гэж юм л да. Тэгэхээр зэрэг нэгдүгээр бүлгийнхэн маань ер нь биенээ айгу нэлээд ойлгох хэрэгтэй цаг үе нэрчээд байгаа. Нэг нэгнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй байна. Яг ингээд өөдөөдөөс харж агаад ингээд ярилцгал хэрэгтэй байгаад байна л да. Тэгж чадах юм бол бас биенээ ойлгох магадлал маш өндөртэй харагдаад байна. За дараагийн карт маань болохоор ийм карт гарч ирлээ. Та хоёрын хооронд дотн харилцаа байгаа. Гэхдээ биедээ үргэлж зай гаргаж бай. Хайр хизээч шаарддаггүй. Зүгээр хүлээн зөвшөөрч өгдөгөө гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хайрыг ерөөсөө ингээд барьж сагдахаасаа илүү ер нь ингээд өөрийнхөө мэдлэг байлгах гэхээс лидершип яриад өгсөн шүү дээ. Тэрнтэй чи ер нь адилхан холбогдож гарч ирээд байгаа байхгүй юу? Нэг нэгэндээ бодох цаг хугацаа өгөх хэрэгтэй байгаад байна. Ер нь ингээд бүх зүйлийг өөрийнхөө хүснээр байлгах гэхээсээ илүү нөгөө хайрыгаа жоохон ингээд цаг хугацаа өгч бодох хугацаа энэ дээр нөгөө ярьжсэн шүү дээ. Тэр яах ихээ их бодоод байгаа. Тийм учраас энэ бас сайхан холбогдоод байна л да. За дараагийн карт маань болохоор энэ яг л модон чивнээд байгаа юм шиг give thanks гэсэн байна. Удахгүй их хайрын ажлуудын төлөө талархлаа илэрхийлээрэ гэж байгаа байхгүй юу? Чи зүрх сэтгэлийнхаа зүрх сэтгэлээс үнэхээр их гоё хайрыг хүсээд байгаа. Тэр хүссэн бүхнийгөө чи өөрөө хүртэг эрэхтэй, бүрэн эрэхтэй гэдгээ өөрөө мэдрээрэй гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дэр ингээ хуучин гэдсэн шүү дээ. Тэгэхээр би энэ бүхнийгээ сайхан ойлгомжтой тайлбарлсан.
би одоо ойлгоогүй болов уу гэдээ дахин тайлбарлаад идэг төрлийн юм байгаад байгаа. Тэгэхээр намайг дахин ярьлаа гэдэг байгаа. За ерөнхийдөө ойлгомжтой тайлбарлсан баха. За нэмэлт уншлагаараа болохоор 3 асуулт асууж өгнө. Тэр хүн чамаас юуг нууж байна вэ гэдэг асуулт. Яагаад тэр хүн өөрийгөө барьж ил гаргахгүй байна вэ? Ирээдүйд тэр хүн чиний зүг бодит алхам хийх үгүй юу гэдгийг нь харж өгнө. За 1-р бүлгийнх нь амжилт хүсье. За 2-р бүлгийнх нь ирээдүйдээ тавтан морилно. За health гэдэг 2-р бүлгийнх маань сонгосон байна. Эрүүл мэнд гээд энэ картыг сонгосон байна шүү. За тэгээд энэ чамайг тайван стрессгүй амар амгалан мэдрэмж төрүүлдэг хүн гэж харж байгаа. Одоо энэ хайр дурлалын чинь харилцаан дээр нөгөө хүн чинь тэгж харж байгаа юм байна шүү дээ. Чамтай харилцахдаа түүний хувьд сайхан мэдрэмж бас төрүүлдэг орон зай гэж бас хардгийм байна. Тэр хүний сэтгэл хөдлөл нэг их савлгаатай бус гоё тогтвортой энергитэй ер нь их гоё тэнцвэрийг барьж чаддаг хүн байна л да. Тэгээд чиний талаар бодохдоо нилээ сайхнаар ингээ хардаг, боддог, дүгндэг. Тэгээд эрүүл харилцаа юм байна. Энэ хүн болол яг л надад тохирох хүн гэж харж байна. Маш гайхалтай. Харилцаа одоогоор ингээд тэнцвэрээ хадгалж байгаа ч ингээд битгий хүчээр ингээд төрөсгийг бодоорой гэдгийг сануулмаар байна. Чи өөрийн сэтгэл зүйн энерги цэвэр тогтун байгаа нь хамгийн чухал байна гэж юм л да. Тийм учраас энэ гоё карт маань ер нь альва зүйлсээ гоё тэнцвэрэг барьж эрүүл харилцаа гэж өөрийг чинь маш гоё эргээр үнэлж байгаа юм байна. Нөгөө хүн чинь тэр хүн чамайг юу гэж бодож байна вэ гэдэг асуултан дээр ингээд асуусан байна. Тэгээд 10-ын аяг гарч ирсэн байна. Тэгэхээр маш гоё тогтвортой, маш гоё баяр баясгалтай. Ер нь бол бүрэн дүүрэн сэтгэлдээ энэ хүн бол ер нь зөв хүн байна да гэдэг чамайг бол тийж гоё бодож байна л та. Одоогийн ийм гоё мэдрэмжээрээ гоё өөрийн чинь бол маш амбицлаг, айгүй тийм чадварлаг гэдэг айгүй дүгнээд явж байгаа байдалтай харагдаад байна. За тэгээд ер нь бол гэр бүл болсон ч гэсэндээ ер нь бол цаашдаа ер нь урт удаан хугацаатай амьдрч чадхаар дотоод сэтгэл нь маш гоё амар амгалан тайван тогтуун ийм гоё эрэг гоё гарч ирсэн байна. Гайхалтай. Тэгээд ер нь бол тууштай байж чаддаг хүн айгүй тийм гэр бүлсэг ер нь маш гоё энер өөрийн чинь хажууд байхад энэ хүн их гоё аз жаргалтай болдог мэдрэмжийг авдаг юм байна л да. Энэ Тена Капс маань харуулад байна л да. Тэгээд чамтай уулзахаараа ч юм уу ямар нэг байдлаар маш гоё аз жаргалтай байгаад байдаг. Өөрөө ирэхгүй инээгээд байдаг ч юм уу. Нэг гоё надад тэгж мэдрэгдээд байна. Тэгээд нөгөө хүн чинь бол их л гоё хараад өөрийг чинь бол маш сайхнаар хараад байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд цаашдаа энэ хүнтэй амьдрах юм бол ер нь өөрийн чинь health дээр эрүүл мэнд тал дээр нөгөө health гарч ирсэн ер нь гоё эрэг санамжтай гарч ирсэн шүү дээ. Тийм учраас ер нь бол тогтвортой гоё хүн байна. Ер нь дүүрэн хүн байна. Ер нь бол чиний хажууд байхад маш гоё аз жаргалыг мэдэрдэг тийм төрлийн энергитэй байна л та. Маш гайхалтай. Тэгээд ер нь энэ өөрийн чинь бол маш гоё дотроо бол маш гоё үнэлж дүгнэж байгаа хүн байна л да. Тэгээ чамаг ер нь их сэтгэлийн савлгаа багтаа маш гоё хүн байна. Маш логик, ухаалаг тийм гоё хүн байна. Тэгээд усын энергитэй, ер нь их гоё эрэгтэй хүнийг маш гоё ойлгодог төрлийн гоё амттай хоол хийж чаддаг ч юм уу. Ямар нэг байдлаар энэ хүн их татагтай байна да өөрт чинь. Тэгээд өөртөө ч уулзахаараа маш гоё ингээд амар амгалан болдог төрлийн чамаас нэг ясандаа ингээд гоё дутуугаа нүхдэг гэмээр юм уу да. Дутуугаа дүүргэж авдаг юм уу? Аяга дүүргэдэг төрлийн тийм хүн байна. За хажууд нь ингээд
энэ хүн Nina Caps 9 аяга маань уруу хараа гарч ирлээ. Магадгүй энэ хүн дотоод сэтгэлдээ ингээд зарим талаараа сэтгэл ханамжгүй байдал бас үүсээд байдаг юм байна. Ямар нэг зүйл ингээд дутуу байгаа юм шиг, дутууч юм шиг энэ хүний хувьд. Тэгэхээр миний хүсэл биелэхгүй байх вэ гэсэн жоохон мэдрэмжтэй айдастай байгаад байна л да. Тэгээд чамд татагдаж байгаач бүрэн баяртай биш байдалтай бас нэг талаараа байгаад хэ энэ хүн их сонь өөр гарч анхны сэтгэл зүйн их гоё тэгээд яахтай ингээд цаашдаа хамтдаа жоохон ингээд уулзаад ирэхээр энэ хүн маань нэгээ одоо ингээд хүн чинь нэгээ дүгнэж цэгнэдэг штэ. Тийм учраас сэргээл хардаг тиймэрхүү зүйлсээ хараад ажиглаад байдалтай байгаад байгаа юм байна л да. Жохо ямар нэг зүйл дутуу байгаад байгаа. Магадгүй энэ хүн чинь өөрийгөө олсон юм уу, олоогүй юм уу? Тэгээд өөрөө ингээд чиний хувьд бол дүүрэн байгаад байгаа. Тэгвэл нөгөө хүн чинь болоод дүүрэн биш байгаад байгаа аахгүй юу? Дутуу мэдрэмжтэй. Ямар нэг зүйл их дутуу байна да гэл. Тэгээд нэг талаараа баяртай ч юм шиг, баяргүй ч юм шиг тиймэрхүү байгаад ах юм. Их хоёр өөр энергиуд харуулад байна. За энэ дэр 10 аяга бас хоёрын аяга маань ингээд уруу хараа гарч ирлээ. Тэгэхээр харилцааны энерги бас та хоёр харилцахдаа жоохон энерги нь тэнцвэргүй байдалтай харилцаад байна. Нэг нь зөв яриад нөгөөх нь ингээд ойлгохгүй ч юм уу, нэг нэгийнхаа хилээд байгаа яриад байгаа юм жоохон ойлгохгүйгаасаа болоод тэнцвэргүй харилцаа үүсээд байгаа. Ойлголцож ярьж чадахгүй, нэг нэгээ ойлгохгүй байгаа. Хоорондын харилцааны энерги, зүрх сэтгэлийн энерги нь холбоо жоохон гатсан, жоохон хаагдсан байдалтай бас байгаад ах юм. Сүүлийн үед ч юм уу тиймэрхүү энергитэй байгаа байдалтай бас байж болно. Тийм учраас энэ хоёрын аяга маань уруу хараа гараад ирэхээр жоохон аз жаргалгүй болчдгоо. Энэ дээр ямар нэг юм дутуу байгаа гэдсэн энэ нөхөр маань харилцаат та хоёр уул нь бол анхандаа их гоё шохоорхоод ийм гоё байж исэн. Тэгээд яваандаа ингээд иймэрхүү байдлууд үүсээд байгаа. Байдалтай байна л да. Ер нь тийм учраас тэгээд харилцаа тал дээрээ жоохон ойлголцож чадахгүй байгаад байгаа. Тиймэрхүү энергиуд их харуулад байна. Холбоо жоохон ингээд та хоёр ойлголцох зүрх сэтгэлийн холбоо жоохон гацсаж хаагдаад байгаа. Тиймэрхүү энергитэй харагдаад байгаа юм. За Nina Wands 9 сав маань ингээд гараад ирсэн байна л да. Тэгээд ямар нэг байдлаар нэг нэгнтэйг маргалдах ч юм уу эсвэл ингээд зүгээр ярилцж байхдаа юурээс ингээд ярилцахдаа юурээсээ тэнцвэр олж чадахгүй байгаа шүү дээ. Тэрнээс чинь үүсэлтэй ингээд өөрсдийгөө хамгаалах гээд байгаа. Өөрийгөө хамгаалсан байдалтай хин нэг нь ингээд үгүй миний зөв штэ, миний ийм штэ гэд өөрийгөө айгүй их тийм дүвийлгэж яриад байгаа. Тиймэрхүү хит их тэгээд байгаа байдалтай харагдаад байна л да. Магадгүй энэ нь болох дээр урдны нөгөө асуудалтай энерги, асуудалтай харилцаа байж магадгүй өмнөх шарах дахиж гарч ирээ сөхөгдөөд тиймэрхүү байдлаасаа болоод өмнөх харилцаанаасаа болоод одоогийн харилцаандаа жоохон ингээд өөрийгөө хамгаалсан байдалтай юм хан босгоод байгаа. Ингээд байвал энэ харилцаа маань удаан үргэлжлэхгүй магадaltaй байдаг. Дахин нөгөө нэг өөрийгөө хаагаад дахин би гомдол үүсэхгүй юмсан шарах авахгүй гэсэн нэг хамгаалт үүсгээд байгаа. Тиймэрхүү энергитэй харагдаад байна. Тэр хүн чинь ер нь бол та хоёрын харилцаан дээр жоохон асуудалтай байгаад байгаа юм биш шүү. Тэгэхээр энэ бүхнийгээ ер нь бол өөрөөсөө дүгнэлт хиймээр байна. Тэгэхээр зэрэг энэ асуудлаа өөрөөсөө нэг нэгээс харж шүүхээсээ илүү ер нь бол тэр хүн чинь ингээд байна да, тэгээд байна да гэсэн бодолтой бас байгаадах юм а. Та хоёр маргалаа гэхэд энэ хүнийг ингэж जैन да, тэгж जैन да. Нэг бол чи өөрөө бас тэгж боддог төрлийн хүн байна л да. Ингээд энэ да. Хоёр өөр бодол ингээд тэгээд яваадах юм а.
тэгээд энэ жоохон тэнцвэргүй ойлголцохгүй харилцаануудаас үүсээд энэ өөрсдийгөө их хамгаалсан тийм их харилцаа гарч ирээд удаан үргэлжлэхэд жоохон хүндхэн байдалтай болчиход байгаа харилцаа бас байх магадлал өндөртэй байгаа байна. За хоёрдугаар асуулт нь чиний талаар төвний бодол үнэндээ ямар хөө байна вэ гэж асуусан байгаа. Judgment гарч ирлээ. Тэгэхээр энэ бол тэр шудраг ёс judgment үхэл ба дахин төрөлт юм байна. Тэр хүн чиний талаар уул нь бол айгүй тийм том ухаарлд бас ингээд зарим талаараа ухаарлд хүрч чадчихна гэд их гоё нэгнээсээ ийм гой зүйлийг сураад байгаа харилцааны нэг бол энийг дүн шинжилгээ хийгээд дараагийн шат нь болохоор энэ чиний талаарх ингээ бас тэрний бодлууд их асуугаад байгаа л да. Тэр хүний бодлуудыг тэгэхээр ухаарлт бас нэгээ хүргээд байна. Өмнө нь ойлгоогүй зүйлээ одоо ойлгож байгаа байдалтай. Урд өмнө нь иймэрхүү хандлагатай жоохон байсан бол одоогийн энергиуд нь болохоор маш гоё өөрийн чинь яг ямар хүн бэ гэдгийг маш сайн ухаарж байгаа, том ухаарлт хүрээд байгаа. Өмнө нь ойлгохгүй байсан тэр харилцаагаа ойлгоод байгаа. Тийм учраас дахин ийм онцгүй харилцааг үүсэхгүй юмсан да гэсэн тэр зүйл дээр их төвлөрж байгаа энергитэй харагдаад байна. За дөнгөж хажууханд нь үхлийн карт гарч ирсэн байна л да. Чиний талаарх тэр хүний бодол болохоор бүхий л хуучин бодол хаагдаад тэр хүний нөгөө хуучин сөрөг бодлууд нь хаагдаад байгаа. Одоо нэг ёсондоо ингээд устгаж алга болж байгаа гэсэн үг л дээ. Энэ дээр гоё эрэг болсон шүү дээ. Тийм учраас энэ нь хаагдаад байна л да. Тэгээд шинэ хандлага эхэлж байгаа. Өөрийн чинь талаар маш гоё эрэг бодолтой болж эхэлж байгаа. Энэ нь ихэвчлэн гүн өөрчлөлт энэ хүн чинь бас их дотоод өөрчлөлт их гоё хийгдэж байгаа, цэвэрлэгдэж байгаа хүн байж магадгүй харагдаад байна л да. Чамааг өмнөхөөсөө илүү өөрөөр харж эхэлж байгаа. Тэгээд ер нь энэ холбоогоо бас маш гоё шин цикл рүү оруулах юмсан гэсэн шин цикл рүү оруулах шат руугаа явж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Judgment, Devil хоёр маш гоё картууд том аркана ингэж гарч ирж байна. Тэгэхээр маш гайхалтай байна. Тийм учраас ер нь бол нэг нь маш гоё ингээд өөрчлөлт шинжилгээ хийгээ явж байна. Тэгээд нэгнийхээ урд нь бол ингээд жоохон сөрөг байсан бол одоо маш гоё бодож эхэлж байна л да. За тэгээд 6-гийн сава гарч ирсэн. Тэгээд чамайг ер нь бол илүү их амжилттай, амбицтай хүн гэж харж байна л да. Чамаа бусдаас илүү тэр хүнийг анхаарлыг чинь тэр хүн болохоор өөрийн чинь бүр анхаарлыг өөрийн чинь анхаарал татагдсан явж байгаа. Магадгүй тэгээ цаашдаа ийм гоё чадвартай ийм гоё хүнтэй уулзсан юм чинь энэ хүнийг ер нь ингээд цаашдаа хорим найр хийх гэсэн ийм гоё бодолтойч бас байгааг зураглал нь харуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь гол гоё өөрийн гэсэн тэр амбицтай ийм гоё амжилттай яваа эмгтэй хүн байна. Би энэ хүнийтэй цаашдаа ингээд дараагийн алхам болох ингээд гэр бүлтэйч болно гэсэн төлөвлөгөөч бас байгааг үгүйсэхгүй харуулж байна л да. Зараа нь энэ Nine of Pentacles гарч ирлээ. Тэгэхээр зэрэг маш гоё би даасан тийм шин чанартай өөрийн үн цэнэ мэдэрдэг хүн гэж айгу хараад байна. Тэгээд энэ хүнтэй харилцаа тогтоохдоо ер нь тиймч хялбар биш гэж бодож байна л да. Чамайг хялбар биш. Айгу тийм стандарт өндөртэй амбицлог ийм гоё мундаг том энергитэй маш хүчтэй энергитэй хүн гэж харж байна л да. Энэ хүн бол маш одоогийн энэ бодол нь бол үнэндээ маш эерэг болцсон явж байгаа байхгүй юу? Ер нь бол энэ урдных нь энэ тэр хүн чамайг юу гэж бодож байна гэдэг дээрээ жоохон сөргүүд ихлээд дараа нь болох дээрээ түүний талаарх бодол гэдэг бас ахаад бас бодлыг нь асуусан. Тэгсэн чинь ингэж гоё эрэг гарч ирж байна л да. За тэгээд
Дараагийн 3 дугаар асуулт нь болоо та хоёрын холбоо одоо хаашаа чиглэж явж байна вэ гэж асуусан байгаа. Тэгээд энэ дээр бас нөгөө нэг юуг асуусан. Бодол нь яг хаашаа явдаг вэ энэ төр гэд. Гэхдээ энэ хүний байгаа байдлыг бас escape гэж зүхтах, холдох тиймэрхүү энергийг харуулж байна. Магадгүй энэ хүн дотроо жоохон магадгүй энэ хүн жоохон асуудал гарлаа гэхэд тэр асуудлаас жоохон нүүр тулахаас айдаг, зүхтаадаг төрлийн тийм хүн байж магадгүй. Сэтгэл хөдлөл жоохон хүндрэлтэй, жоохон онцгүй мэдрэмж төрөх юм бол холдох, жоохон зүхтаах тийм хандлага ихтэй хүн байна л да. Тэгээд энэ хүн бол энэ зүйлтэйгээ нүүр тулаад ингээд зүхтахгүйгээр ингээд яачих юм бол дараагийн энэ айдстайгаа нүүр тулчих юм бол дараагийн шат руу орох гээд байгаа байхгүй юу? Энэ хүний гол жоохон амьдралын жоохон асуудал тулгархаараа жоохон амархан ингээд сэтгэлээр унаад за хийхэ болий гэдэг ч юм уу нэг зүйлс хийлээ гэхэд тэрнээс айгу амархан ингээд шантраад унцдаг төрлийн тиймэрхүү хүн байхыг үгүйсэхгүй байна л та. Тийм учраас энэ хүн бол энэ дээр анхаарах хэрэгтэй сануулж байна. За энэ Питер гэдэг энэ карт маань 3 дугаар асуулт та хоёрын холбоо одоо хаашаа явж байна вэ гэдэг асуулт. Тэгээд Питер гэдэг үнэнч сэтгэл итгэл даах холбоо гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бас орчуулж болно. Та хоёрын холбоо бол гүн утгатай байгаа. Энэ харилцаа нь төр зурих биш ээ. Харин удаан үргэлжлэх чанартай харилцаа байгаа даа байхгүй юу? Тийм учраас жоохон энэ хүн чанартай харилцаа тэгтээ нэг нь үнэнчээр бодож нэг нь болохоор айгүй тийм зарим талаараа үнэнч байгаа даа. Нэг нь маш үнэнч, нөгөөх нь магадгүй жоохон үнэнч бус урд нь болоод тэгсэн байж магадaltaй. Тэгтээ ингээд ер нь энэ үнэнч байдлаараа ер нь хадгалж явах юм болоо цаашдаа ер нь маш гоё дараагийн шат руу нандинсан ийм гоё удаан хугацааны хайр дурлал болохоор байгаад байгааг их карт маань харуулад байна. Тэгэхээр энэ үнэнч холбоогоо ерөөсөө сулруулахгүй байхыг илтгэхэд байна л да. Тийм учраас хин нэг нь ингээд холдоод явсан ч гэсэн үнэнч харилцаа бол ер нь чухал гэдгийг л харуулад байна л да. За энэ карт маань болохоор бас авсан. За ингээд энэ болохоор ерөнхийдөө энэ хорвоод орхих зүйлээ үедээ чи авч явах зүйл чинь бол эд хөрөнгө биш ээ, харин сүнс болох хайртай хүмүүстэйгээ хуваалцсан дурсамжууд байдгаа гэж юм л да. Тэгэхээр үнэнч сэтгэл зүй, гэр бүлийн нандин холбоо маш чухал юм аа. Тийм учраас гэр бүлдээ их гоё цаг заваа зарцуулах тэр зүйл их чухал байгаад байгааг их сануулад байна л да. Тэгээд ер нь бол эд хөрөнгө гэхээсээ илүүтэйгээр сүнс өөрийнхөө тэр сүнсэн бие, сүнслэг хайртай хүмүүстэйгээ маш гоё цагийг зугаатай цаг гаргаж авах хэрэгтэйг сануулад байна. За дараагийн карт маань ийм карт гарч ирсэн байна. Accident is the key. За ямарчсан төр хүлээн зөвшөөрөх нь дотоод амар амгалангийн та хоёр хоёулаа нэгнийхээ тэр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна л да. Хэдий би чинь ингээд хол байгаа ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Энэ бол хамгийн гол амар амгалангийн түлхүүр болж чадхаар байгаа байхгүй юу? Зарим үед юмсыг ингээд байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа дээ. Өөрчлөх боломжгүй зүйлсийг өөрчлөх гэж оролдох нь ямар нэг байдлаараа утахгүй байгаад байна. Тийм учраас ер нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, бие биенээ ойлгох хэрэгтэй, амар амгалангийн байдлаа илүү их төлхөө байлгах хэрэгтэйг сануулад байна л да. Тэгээд энэ холбоо, энэ ер нь ингээд хайрын холбоо чи ер нь бол бат бөх харилцаа байх нэ гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр энэ заавал өөрийнхөө тэр
дарамт, шахалт, янз бүрийн тэр трама энэ төр байдаг бол тэр мэрийгээ ер нь гоё ангаагаад ингээд нэг биенээ ойлголцсон болоод ингээд цаашдаа маш сайхнаар эргээр явахаар харагдаж байна. За энэ карт, энэ уншлага маань бас нэмэлт уншлагатай байгаа. За тэр 3 асуулттай байгаа. Тэр хүн чамаас юуг нууж байна вэ гэдгийг харж өгнө. 2-дугаар асуулт нь болохоор тэр хүн өөрийгөө барьж ил гаргахгүй, яагаад ил гаргахгүй байна вэ? За энэ асуулт дээр болох дээр уулын дотоод чанарыг нь тэр хүний чинь илүү их харж өгье гэж шийдлээ. Ер нь яг гоё, ер нь бол гоё эрг гарцсан байгаа шүү дээ. Ямар нэг нууц байна уу гэдгийг нь харъя гэж шийдлээ. Тэгээд энэ хүн ер нь цаашдаа өөрт чинь яг ингээд ярьсан ийм гоё бодснороо гоё ингээд гэр бүл болохоор байна уу гэдгийг нь 2-дугаар асуулт нь асууя. Тэгээд ер нь энэ дээр жоохон ингээд харилцаа тал дээр ер нь бас хэрэг байхаар байна вэ гэдгийг харж өгөхөөр шийдлээ. За тэгээд та бүхэнд амжилт хүсье. За 3-дугаар бүлгийнх нь ирээдүйдээ тавтаа морилно. За та бүхний сонгосон карт маань Believe гэдэг энэ картыг сонгосон байна. Итгэх гэдэг картыг сонгожээ. За энэ уншлага болохоор тэр хүн таныг одоо юу гэж боддог вэ гэсэн асуулт юу н асуусан байгаа. Тэгэхээр энд асуусан байна гэсэн үг. За итгэх гэдэг тэр хүн чамд итгэх үнэмшилтэй хандсан байна. Зүгээр л нэг сонирхол биш, онцгой утгатай хүн гэж дүгнэж байгаа. Дотроо энэ нь үн цэнтэй гэсэн үг л дээ. Энэ хүн дотроо итгэлтэй, яг гаднаа ил гаргаагүй ч дотроо мэдрэмжтэй байгааг илэрхийлээд байна л та. Тэгэхээр 3-дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань нөгөө хайр, сэтгэлийнхэн харилцаатай хүн нь та нарыг маш гоё үн цэнтэй хүмүүс байна. Их дажгүй сайхан хүн байна гэж их харж байгаа юм байна шүү. Ер нь бол итгээд явхад ер нь боломжийн сайхан хүн байна гэж харж дүгнэж байна. За хажуу талд нь ингээд Three of Pentacles гарч ирлээ. Ер нь бол цаашдаа хамтраад явхад ер нь болохоор итгэлцэл даахаар ер нь их дажгүй гэж ерөнхийдөө үнэлээд байна л да. Тогтвортой, ерөнхийдөө сайхан гэдгээр айгүй тэгж дүгнээд байж байна. Ер нь бол цаашдаа хамтраад явхад бол боломжийн гэдгээр айгүй дүгнэж байна. Одоо нөгөө хүнийх нь бодлын энергийг нь яриад байгаа гэсэн үг. За тэрэн дээрээ Five of Wands гарч ирлээ энэ дээр. Тэгэхээр зарим талаараа ингээд жоохон зөрөлдөд байгаа тиймэрхүү бас нэг энергиуд харагдаад байна л да. Санал зөрөлдөх харилцаан дээр. Тэгээд энэ хүн таны тухай бодоод ингээд байж байхдаа тантай ингээд жоохон ингээд сөргөлдсөн зүйлсээ боддог ч юм уу. Тэгэхээр жоохон ингээд энэ жоохон таалагдахгүй байна гэж боддог ч юм уу, нэг тиймэрхүү байдалтай бас байгаад байна л да. Таныг бол уулын сайхан ингээд тогтвортой гэж боддог. Тэгээд сэтгэл зүйн ер нь их тогтворгүй, энергитэй бас байгаад нь баг зэргийн ингээд хоорондоо маргаан зөрчил жоохон гарахаараа энэ хүнтэй би ингэсэндээ тэгсэндээ гэдэг ч юм уу, аль нэг ямар нэг байдлаараа ерөнхийдөө үгүйсгэлтэй ерөнхийдөө бас ингээд боддог төрлийн байгаад байна л да. Тэгэд их санал зөрөлдөөд, тэгээд санал зөрөлдсөөсөө болоод та хоёр маань жоохон муудалцах тал руугаа хандаад идэг. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй байгаад байна. За Page of Cups гарч ирлээ. Тэгэхээр энэ уруу гараа гарч ирсэнд ямар нэг зүйл дээр ерөнхийдөө өөрийнхөө тэр мэдрэмжээ ерөөс сонсохгүй байгаад байгаа. Уул нь бол таныг ингээд бодоод санаад байгаа гэрнээ энэ дээр ингээд ер нь ингээд жоохон энэ хүнийг бодох бас дэмби ч юм уу гэд айгүй их эргэл зээтэй болоод ирдэг. Тийм хүн байна л да. Байнга л нөгөө юмсыг айгүй тийм гоёор харах дуртай юм уу да. Айгүй ер нь хайр дурлал гэдэг бол ер нь асуудал байх ёстой гэдэг нэг тийм нэг зарчим баримталдаг тийм хүн байх шиг байна л да. Ингэж их юу яагаад гэдэг бол тантай маргалцсан зүйлсээ бодоод сөргөөр ингээд яагаад гэдэг бол ер нь
ийм байх ёсгүй, тийм байх ёсгүй гэдэг ч юм уу жоохон өндөр шаардлагатай хүн байж магадгүй харагдаад байна л да. Тэгэхээр зэрэг энэ жоохон таныг бодохдоо ер нь энэ хүнтэй ингээд хамтрал ингээ хийхээ болдог ч юм уу, тэгдэг ч юм уу, ингэдэг ч юм уу, нэг бол тийм, нэг бол үгүй гэдэг дээр ингээд шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа. Иймэрхүү энергитэй харагдаад байгаа байхгүй юу? За тэгээд Four of Cups гарч ирлээ. Дөрвийн аяг маань гарч ирлээ. Зарим талаараа ингээд тантай уулна ингээд байгаа үедээ байгаа ч гэсэндээ жоохон сэтгэл их гонсгор байгаад байгаа. Ямар нэг зүйл их дутуу байгаад байгаа мэдрэмжтэй. Энэ дээр ингээд таныг бодохороо юу яадаг гэж ярьж исэн те. Тэгээд ер нь бодохдоо жоохон ингээд таныг сайн талыг чи харахгүйгээр жоохон ингээд сөрөг болсон зүйлсүүдээ илүү их төвлөрөөд байдаг иймэрхүү төрлийн хүн байгаад байна л да. Тэгээд юмсыг ингээд сайнаас харахаасаа илүүтэйгээр ер нь ингээд жоохон сөрөг тал руугаа автчих гад байдаг тийм хүн байгаад байна л да. Тэгээд бодлоо ерөнхийдөө яг ингээд сайхан тал руугаа биш ер нь ингээд болж болоогүй болохгүй байгаа зүйлс рүүгээ хит их төвлөрөөд тэгээд тууштай бус энергитэй харагдаад байгаа байхгүй юу? Энэ хүн маань. За дараагийн асуулт болохоор хоёрдугаар асуулт нь чиний талаар түүний бодол үүндээ ямархуу байна вэ? Ямар энергитэй байна вэ гэдгийг асуусан байна. За тэгээд энэ дээр ингээд discoverment гэсэн байна. Тэгэхээр энэ миний бодлыг энэ хүн маань ойлгодогч болоосоо л гэсэн I wish you understand how I feel гэж юм л та. Тэгэхээр энэ хүн ингээд аюу бодож байгаа байхгүй юу? Энэ хүн л аюу бодоод байх шиг байна л да. Эмэгтэй хүн. Миний энэ бодсноор байгаад өгөөсөө гэдэг ч юм уу ямар ч байсан гоё байгаасаа гэдгийг маш их хүсдэг. Тэгсэн нөгөө хүнд юу хон анзаарахгүй энэ дээр ингээд бодлогод нь их сонирн байгаад байгаа шүү дээ. Тийм учраас дотроо жоохон ингээд хэлэхгүй ч гэсэндээ ингээд айгу боддог. Миний хүслээр байдаг ч болоосаа гэдгээр их дүгндэг байрыг харагдаад байна л да. Тэгээд их нэг тал нэгэндээ их жоохон гомхроод байдаг ч юм уу да. Тиймэрхүү энергиуд бас их харагдаад байна. За, эмпрээр гарч ирлээ. Тэгэхээр зэрэг таныг бол айгүй тийм эрх мэдэл өндөртөө уул нь болоод амбицлаг, айгүй тийм мундаг, гайхалтай тийм гоё хүч чадалтай гэж айгүй итгэдэг юм байна л да. Боддог. Таныг бол уулын хүч чадалтай маш сайхан эмгтэй гэж боддог. Тэгээ гоё таныг бодохдоо ер нь ингээд маш хүчтэй хүндээ энтер гэдэг ч юм уу ямар нэг байдлаараа таныг маш сайхнаар бодд юм байна. Ямар гоё дотоод хүч чадал өндөртэй ийм сайхан хүн байна гэдгийг айгу дүгнж боддог. Тэгээд энэ Eight of Swords эсийн сэлэн маань уруу хараа гараад ирлээ. Янз бүрийн тэр одоо энэ хүн чинь таныг ингээд буруугаар ойлгоод байсан болвол энэ хүн болоод ингээд онцгүй энергиудыг ингээд өөрөөсөө ер нь тавьж явуулж байгаа бас энэ карт илтгэхэд байна л та. Ер нь ингээд буруу бодлоо ингээд бас ойлгоод ухаарад ингээд бас ингээд нэг талаараа тавьж явуулж байгаа харагдаад байна. Ер нь бас ингэж болохгүй юм байна, тэгж болохгүй юм байна гэдгийг бас өөрөө дүн шинжилгээ хийгээд байгаа. Тиймэрхүү энергитэй харагдаад байна. За дараагийнх нь энэ олох дээр 10-ын аяга уруу гараад ирэхээр ер нь жоохон заримдаа ер нь жоохон сэтгэл дундуур байгаад байгаа, дутмаг дундуур байгаад байгаа. Иймэрхүү байдлууд их ажиглагдаад байна. Дотроо жоохон юм гонсгор дуу жоохон харилцаагаа жоохон ингээд одоо дараагийн шат гэхээсээ илүүтэйгээр ер нь ингээд жоохон сэтгэл дундуур байгаад байгаа. Магадгүй энэ нөгөө харилцаа талаа жоохон онцгүй харилцаад байгаа учраас тэрийгэ бодоод жоохон
шийдвэр энэ төр гаргах дээрээ ер нь тийм яг өөртөө тийм итгэл төгс бус энергитэй харагдаад байгаа байхгүй юу? Нөгөө хүн чинь бодлоо илгээхдээ их л буруу л илгээгээд уул нь бол энэ дээр гоё ингээд ойлгоод байгаа. Зарим нэг цаашдаа ингээд явахдаа нөгөө хүн маань тантай цуг ингээд байгаад ирэхээрээ ч юм уу ямар нэг зүйл ингээд дутуу байгаа мэдрэмжтэй. Энэ дээр бас ингээд тэнэ хоёр нөгөө дөрвийн аягта адилхан харагдаад байгаа байхгүй юу? Мэдрэмж нэг л дутмаг. Энэ бол таних биш л те. Нөгөө хүний чинь мэдрэмж байж магадгүй харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яалтчгүй одоо ингээд Tower card гарч ирээд болохгүй, бүтэхгүй зүйлсүүд ер нь их тохиолдгоор байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ер нь болохгүй байгаа хүмүүс бол ер нь явуулах нь зүйтэй гэж бас ойлгож болно. Нэг бодлоор ингээд энэ болохгүй байгаа харилцааг бол цэвэрлэх хэрэгтэй сануулад байгаа бас карт байдаг. Тэгэхээр энэ мэдрэмжээ ерөнхийдөө энэ болохгүй байгаа энергиудыг ерөнхийдөө явуулах шаардлагатай л харагдаад байна л да. За дараагийн 3 дахь асуулт нь болохоор та хоёрын холбоос одоо хаашаа явж байна вэ гэж асуусан байгаа. Forgiveness гэдэг байна. Энэ карт гарч ирсэн. Тэгэхээр уучлах, өршөөх та хоёрын харилцаанд бол ер нь нэг нэгийг уучлахаар, өршөөхөөр ийм зайлшгүй шаардлагатай харагдаад байна л та. Нэг нэгээ баярлуулах хэрвээ ийм жоохон хөндий хүүтэн болчихсон болвол ер нь ингээ харилцаа тал дээр илүү дараагийн шат руу орохын тулд ер нь ингээд уучлах, өршөөх тийм процесс маш их чухал харагдаад байна. Нэг нэгийг тэр нөгөө шүмжлээд нэг нэгийнхаа сөрөг зүйлийг харахаасаа илүүтэйгээр ер нь өөрсдөө ер нь уучлж өршөөх нь айгүй нэлээд уучлж өршөөснөөр ер нь бас дараагийн шат гих зүйлс рүү орох магадaltaй харагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас энэ дээр анхаарах хэрэгтэй байна. За дараагийн карт маань ийм карт гарч ирсэн байна. Скриншот хийгээд юу ячиж болно, орчуулж авч болно. Хэрвээ чи юу хийж чаддаг байсан бол юу хийх вэ гэдэг асуусан байна л да. Хариулт нь толгоонд чинь бишээ, зүрхэнд чинь аль хэдийн байна. Учир нь анзаарах нь хамгийн чухал байгаа байна л да. Учир нь зүрх бол чиний хаалга байгаа байна л да. Тэгэхээр юмсыг ингээд зүгээр гаднаас толгоогоороо бодхоос илүү зүрх сэтгэлээ сайн чагнах хэрэгтэй үе шатн дээрээ байгаад байгаа. Тэгээд чиний тэр зүрх чинь шинэ хаалга шүү. Ер нь чиний тэр зүрхээс сонсох шаардлагатай юм байна л да. Энэ 3 дугаар бүлгийнхэн маань хайр дурлалынхаа харилцаан дээр тэгэхээр ер нь уучлж өршөөх шаардлагатай гэж байна. За тэгээд дараагийн карт маань ийм карт гарч ирсэн байна. Скриншот хийгээд аваарай. За тэгээд чи юуг тусгаж байгаагаа анзаарах хэрэгтэй. Ер нь бол хайр дурлалын тал дээр юуг илүү их хараад байна. Тэрийг анзаарах хэрэгтэй. Юмсыг одоо сөрөг талыг хараад байна уу, сайхан талыг хараад байна уу? Чиний нөгөө хүнд чинь бишрэх чанарууд ч байгаа л да. Чамд бас таалагдахгүй зан чанарууд байгаа. Тэгэхээр мөн чиний тусгал байж болно гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг ер нь бол харилцаа тал дээр ер нь анхаарах хэрэгтэй байна. Анзаарах хэрэгтэй байгаад байна л да. Айгуу тийг нэг нэгээр шүмжилж яхасаа илүүтэйгээр анзаарах нь маш чухал байгаад байна. За энэ уншлага маань бас нэмэлт орсон байгаа. Энэ уншлагаараа тэр хүн чамаас юуг нуудаг вэ гэдгийг нэгдүгээр асууж өгнө. Хоёрдугаарх нь яагаад тэр хүн өөрийгөө барьж өөрт чинь ингээд сэтгэлээ гой зориулж юм жоохон гонигтай байгаад байгаа энэ мэдрэмжийг харъя гэж шийдлээ. Энэ мэдрэмж хоёрдугаар асуулт нь яагаад өөрийгөө ил гаргаж чадахгүй байна вэ? Тэгээд ирээдүйд энэ хүн
чиний зүг рүү ингээ бодит алхам хийх үгүй юу гэдгийг харж өгье гэж шийдлээ. Ингээ 3 асуулт гэсэн үг. За тэгээд та бүхэн маань лайк, subscribe дараарай, комент бичиж үлдээгээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа.